Учирлын засгийн газар бүрдлээ. Бямбцогт 76.3% саналаар улсын хурлын даргаар сонгогдлоо. Зүүн аймагуудад ноолуурын ханш 205 мянгад хүрчээ. Маргааш нас зарим нутгаар цасан шуурга шуурна. Оройн тэргээ үзэгчдээ Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монгол Улсын 35 дахь ерөнхий сайд учрал өөрийн танхимаа бүрдүүлж сайд нараа тодрууллаа. За 14 яамдад 7 хүнийг шинээр сайдын албан тушаалд томилохоор эхнээсээ нэрсэн тодорчээ. За тухайлбал сангийн сайдаар Мэнд сайхан, эрүүл мэндийн сайдаар Бат Шугар, соёл спорт, аялал жуулчлалын жуулчлал залуучуудын сайдаар Алдарж Авхлан зэрэг хүмүүс шинээр засгийн газрын гишүүнээр ажиллахаар болж байна. За харин эдийн засаг хөгжлийн сайд Инх Баяр, гадаад харилцааны сайд Бат Цэцэг зэрэг 5 сайд нарыг улираан томилжээ. Харин засгийн газрын хэрэг газрын дараагаар Инх Баярын нэрсээ тодорхой болсон. За энэ талаар төрийн ордноос яг одоо сүрлэг маа өргөжлүүлэн мэдээлэл хүргэнэ. Зарим өдрийн үзэгчдээ төрийн ордноос Тэнгэрлэгээс мэдээллийг шууд амжуулан хүргэж байна. За яг өнөөдрийн байдлаар засгийн газрын сайд нарыг томилох хараахан улсын хурлын чуулганаар бол орж ирээгүй байна. За үндсэндээ яг одоогоос хэдхэн хормын өмнө бол ерөнхий сайд учрал өөрийн танхимдаа хэн хэнийг сайдаар ажилуулах вэ гэдгээ удирдах зөвлөлөө хуралдуулаад за өөрийнхөө өрөөнд бол нэг нэгээр сайд нарыг дуудаж уулзсан байгаа. За ингэхдээ нийтдээ 22 сайдыг томилохоос за 10 орчмыг нь бол улиран томилохоор шийдвэрлэлээ. Зарим үйлснийг нь бол дандаа одоо өмнө сайдаар томилогдож байгаагүй болон за өмнөх засгийн газрын үед бол ажиллаж байсан буюу одоо оюутны засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг бол томилуулахаар одоо ийм төр зураг бол харагдаж байна. За бид нар зарим одоо сайдаар томилогдох нь тодорхой болсон сайдараас бол тодруулсан. За ихэд бол тэдгээр одоо сайдаар ажиллаж байсан хүмүүсийн ажлынх нь гүйцэтгэл болон за туршлага улсын хурл сонгогд одоо улсын хурлын одоо сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нь харуулсан үзэж одоо сайдаар томилж байгаа гэдэг мэдээллийг бол өгсөн байгаа. За та бүхэн мэдээллийг илүү наривчлаа хэлэх юм бол за энэ засгийн газар бол нийтдээ 3 намын бүрэлдэхүүнтэй. За бүр тодруулаад хэлэх юм бол за Монгол Ардын намаас гадна хүн нам за мөн Иргэний зэрэг ногоо намын орон одоо Намтай Баярын одоо нам бол одоо эвсэл болох үндэсний эвсэл бол яг ийм 3 бүрэлдэхүүнээр ажиллахаар болж байгаа. За үндэсний эвслийг төлөөлж үндэсний эвслийн тэргүүн Намтай Баяр бол шадар сайдаар ажиллахаар учрлын танхимд бол орж ирж байна. За харин хүн намаас бол дор чандын зүгээс шадар сайдаар улираан ажиллахаар болсон. За мөн гिचм хүчний салбарын сайдаар одоо найдлаг томилон ажиллахаар болсон ийм дөрвөн зөвхөртэй байгаа буюу за 22 сайдаас бол 3 сайд нь хүн нам болон үндэсний эвсэл орж ирж байна. За үндсэн 19 сайд нь бол Монгол Ардын нам буюу эрхээрэгч намын төлөөлөл байгаа юм. За эдгээрээс за 30-38-ын тал гэж хуваагддаг байгаа Монгол Ардын намын сайд нараас за аль нь одоо 30-ын талаас хэдэн 38-ын талаас байх вэ гэдэг нь нийтдээ ихэнх анхаарал татсан асуудал байсан. За тэгвэл 30-ын тал буюу оюут нь бол амар асуулын талынхнаас нийтдээ 5 орчим сайдын суудлал бол энэ учрлын засгийн газарт бол орж ирлээ. За үлдсэн 10 гаруй нь бол за энэ яг нөгөө талынхан буюу за 38-ын талынхных бол орж ирлээ. За та бүхэн нэгээр нь одоо танилцуулаад явах юм бол засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаар бол нэлээ хэд хэдэн хүн яригж байгаа. Гэхдээ одоогоор л эцэлэгтэй байна. За яг улираж ажиллахаар хамгийн ихний сайд бол за эдийн засаг хөгжлийн сайдаар бол Инх Баяр бол ажиллахаар болсон байна. За мөн соёл спорт, аялал жуулчлалын сайдаар Алдарж Авхлан ажиллахаар болсон байна. За түүний үед анх удаа улсын хурл сонгогдсон мөн анх удаа сайдаар одоо томилогдсон ажиллах гэж байгаа нэг юм. За мөн хуучин соёл спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан нэмгийн тухайд энэ удаад салбараас сэлгэж за цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдаар томилогдох нь тодорхой болсон юм мэдээлэл. За тэгвэл түүний оронд цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Бат Шугарын тухайд энэ удаа мөн одоо салбараас сэлгэж эрүүл мэндийн сайдаар томилогдохоор одоо ингэж тодорхой болсон байгаа юм. За тэгвэл хуучин эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан одоо чин бүрэн мөнх сайхан нарын тухайд энэ хоёрын нэг нь эрүүл мэндийн сайдаар томилогдож магадгүй гэдэг таамаг олон нийтэд хүрч ирсэн бол за энэ нь эцэслэгдэж за улмаар одоо
ачуурын тухайд эрүүл мэндийн сайдаар тэмдэглэхээр болсон нь тодорхойллоо. За мөн удирдлагын ажиллаж байгаа сайдраас одоо дурдах юм бол за гадаад харилцааны сайд Бат цэцэг бол ажлын үргэлжлүүлэн хийхээр болсон байна. За ингэснээр тэрээр 2022 оноос хойш буюу яг оюун эрдний хамтраагүй буюу өмнөх 24 оны сонгуулиас өмнө ажиллаж байсан сайднараас буюу хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа сайдаар сонгогдож байгаа юм а. За харин зарим сайдрын тухайд хэлэх юм бол за сангийн сайд жавхлан бол энэ удаад учрын танхимд багтаагүй гэдэг мэдээллийг өгч байна. За түүний оронд бол Менцайхан улсын хурлын гишүүн бол улсын хурлын гишүүн Менцайхны тухайд ажиллахаар болсон байна. За түүний тухайд өмнө нь буюу 2024 оны сонгуулиас өмнө бол хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлрийн сайдаар ажиллаж исэн ийм туршилттай байгаа. За нөгөө тайгуур бол яг таамаглаагүй хэд хэдэн сайд нарын бол тэмдэглэгээ орж ирсэн. За энэ дотроос жишээлээд хэлэх юм бол анх удаа сонгогдож одоо сайдаар ажиллах гэж байгаа хүн бол сандаг очир гишүүн байгаа. За түүний тухайд бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар сонгогдож байна. За энд нэг зүйлийг яг багцлаад базаад хэлэхэд бол иргэний зориг ногоо намын тухайд бол энэ одоо учрлын засгийн газарт одоо багцсан юм. За учир юу гэвэл за иргэний зориг ногоо намын тухайд бол яг намын дарга нь хинбэ гэдэг дээр баггүй маргаантайгаа буюу за Батбаатар болон Батбол нарын хооронд өрнсөн одоо маргаанаас үдэж за яг хэдэн толгойтой вэ гэдгийг нь мэддэхгүй. Улсын хурлын судалтай дөрвөн гишүүн нь өөр тийшээ хараад зурчихсан учраас яг энэ багцлагдаагүй гэдэг агуулгаар нь бол за энэ хагимдаа ажиллуулах одоо шаардлагагүй маа гэдэг ийм байр суурийг л одоо авч үзсний үндсээр бол хагимдаа багтаагаагүй гэдэг мэдээллийг бол өгч байгаа. За нөгөө тайгуур сангийн сайдад яригдж байсан тэмүүлэн гишүүний тухайд бол энэ удаа багтаж чадсангүй. За мөн сангийн сайдын одоо жавхлангийн тухайд ч мөн удирч ажиллаж бол чадсангүй. За мөн хууль зүйн дотоод хэргийн сайдаар бол яг энэ улсын хурлын даргад нэр дэвшиж магадгүй гэж яригдж байсан амар сайхны тухайд бол ажиллахаар болсон ийм мэдээллийг өгч байна. За нөгөө тайгуур хууль зүйн сайдаар ажиллаж байсан нэг хоёрын тухайд бол энэ удаа засгийн газрын гал тоогоо барьж засгийн газрын хэрэглэх газрын даргаар ажиллахаар болсон гэдэг ийм мэдээллийг бол өгч байгаа. За энэс харах юм бол учрлын танхим бол за 30-38-ын тал болон тал буюу за Монгол Ардын намынхны хайлал төлөөллүүдийг багтаасан намын нэгдлийг хангасан ийм томилгоо олсон гэдэг мэдээллийг бол намынх нь бүлээн зөвшөөрч байгаа. За харин нөгөө тээгүүр ардчсан намаас бол энэ засгийн газарт хамрахгүй гэдэг байр суурин дээр үнэнж байсан. За мөн яг иймэрхүү байдалтай байгаа юм а. Тэгэхээр яг улирсан сайд нарын төлөөлөлтийн PR сайдаас бид мэдээллийг тодорхойлсон байгаа. За түүний тухайд яг ямар байр суурийг илэрхийлэв, учрлын засгийн газар хэрхэн ажиллах вэ гэдэг дээр яриа өгсөн байгаа. Тэгэхээр яг одоо энэ яриаг та бүхэнд хүргье. Эхлүүл саялаа гүйцээ. Эдийн засгийн хөгжлийн яам бол мэдээж Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжил, ол бодлогыг боловсруулна, төсвийн хүрээгээ боловсруулна, нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх хүнсэн чиглэлүүдийг боловсруулна, засгийн газрын одоо яамдуудын салбаруудын уялдаа хангана. Тэгээд аль болох доктортой сайн ажиллахыг хичээнэ. Түн шатхууны үн тухайлбал өсчтэй шүү дээ 92-оос өссөн. Онгоцны тийзний үн 10%-аар өсөж байгаа юм. Яг мэдээж хэцүү үе ирж байна тий. За. Жохон цаг алдлаа. Гэхдээ боломжийг засгийн газар, улсын их хурл бүрэн боллоо. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй болцоо бүрдэж байна. За, дэлхийн ертөнцид үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор төсөв санхүүгийн тодорхой хүндрэлүүд бодиттой бий болж байгаа. Энэ сорилтыг даван туулах зайлшгүй болсон. За хэрхэн даван туулах вэ гэдэг хариу арга хэмжээний төлөвлөгөө шаардлагатай хууль эрх зүйн бодлогын өөрчлөлтийг бэлтгэсэн байгаа. За энийг засгийн газрын анхны хуралдаанд танилцуулна. Засгийн хуралдаа батлах уу? Одоо засгийн газартай ахаад танилцуулна. Тэгээд их хурал дөрвөн байна. Энэхүү шин засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо. За эдгээр сайд нарыг томилох асуудал харин улсын хурлын чуулганаар орох ёстой. Чуулган өнөөдөр хуралд нь хуралдахгүй гэдэг одоо олон мэдээлэл явж байгаа. Хэрвээ хуралдсан тохиолдолд бас тэнгэрlээс та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэх болно. За 126 гишүүнтэй парламентд 2 жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд ажиллахдаа 2 ч удаа улсын хурлын даргаас сольж 3 дахь даргаараа сандгийн бямб цогтыг сонголоо. За түүнийг улсын хурлын даргаар дэмжүүлэхийн тулд эрх баригч намынхан арчилсан намтай тохироо хийж сөрөг хүчний санаачилсан улсын хурлын дарга намаасаа түтгэлцдэг байх хуулийн төслийг улсын хурлаар хилцүүлэхээр боллоо. За хэрвээ энэ хууль батлагдвал шинээр томилогдсон улсын хурлын дарга бямб цогт намаасаа түтгэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа билээ.
Улсын хурлын дарга намаасаа зүтгэлцдэг байх хуулийн төслийг хилцүүлэхгүй бол сөрөгчний зүгээс улсын хурлын даргаыг томилох санал хураалтад оролцохгүй гэж гидэж байсан. За ингээд дотроо хоёр хуваагдчихад байгаа Монгол Ардын нам арга буюу сөрөгчний дэмжлэгийг авах үүднээс ардчилсан намын санаачилсан хуулийг яралтай гормоор хилцүүлэхээр өчигдөр орой тохирцгоосон. За энэ дагуу өнөө өглөө төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж улсын хурлын дарга нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг хилцэхийг дэмжлээ. За хэдий байнгын хороогоор дэмжигдсэн ч улсын хурлын чуулганаар орж ирэх үгүй юу гэдг нь эргэлзээтэй. Учир нь эрх баригч намынхан улсын хурлын даргаыг томилсны дараа тохирооноос буцаж магадгүй гэж зарим гишүүд болгоомжилж байна. Чиндийн нэмдэрчийг их хурлын дарга байхад та намын гишүүнчлээс татгалзаж болдгоо мүү гэж би өөрөө нэгдсэн чуулган дээр асууж ирсэн. Гэхдээ татгалзлаа гэж яах вэ? Би намаараа л бүрдэж шít гэд хариулж хэлсэн. Хэрвээ үнэхээр парламент сонгодог парламент руугаа явуулъя гэд явж байгаа бол ерөнхий сайд нь их хурлаа тараадаг болгож болохгүй юу? Тэгэд их хурлын дарга нь нам бус байх юм бол дэд дарга нараа бас нам бус болох юм. Дээлээ нэмгэлж гишүүдийг ажилуулдаг хүн л спикер болох ёстой юм байна. Намаасаа төдөлзээд ард түмний эвнэгдийн илэрхийлэл болох ёстой. Тэр албан тушаалыг нэг намын дарга, нэг намын бүр намчин хүн хэрэгжүүлвэл Монгол улсад үндсэн хуулийн хямрал болно. Энэ үндсэн хуулийн хямралаас хамгаалах ганц арга зам бол парламентын дарга буюу улсын хурлын спикер өөрөө намчрахгүй улс төрийн намын дотоод өрсөлдөөн болон намын үйл ажиллагаанаас ангид байх шүү дээ. Та нар бол ер нь эх 7 хоногт яг энэ хуулийг батлах уу? Одоо гадна дотны нөлөө ороод ирлээ. Энэ тентхийн дарамт шахалт ороод ирлээ. Үлгийн гишүүд эсрэг байна энэ төр гэд ингээд бултаж гуйваад энэ зарчим болоод итгэл үнэмшил дээр нэгнийгээ булхтаад ах юм бол Монгол төрийн нэр хүнд унах гэхээсээ илүү Монгол төрийн дархлаа сулраад байгаа юм л та. Бүлгийн дарга нь гараа авчихсан. Нэр дэвшиж чинь энд ерөөсөө ач холбогдол өгж байгаа юм байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хууль нохон замаар орно шүү. Гантөмөр дарга хэлээд байгаа ч үнэн шүү дээ. Ажлын хэсэг байгуулъя. Нарийн ширийн судлаа. Энэ бол зүгээр харагдах зал байхгүй юу? Би мэдэн шүү дээ. Энэ залыг чи автар нь би өөрөө шүү дээ. Тэм бистэ бямцах дарга. Та бүхэн яадаг байла? Энэ бол худлаа шүү. Тэгэхээр одоо нэг мөсөн хариуцлагатай энтэй тогтчмоор байгаа байхгүй юу? Хэрв энэ хууль батлагдвал төрийн 3 өндөрлийн 2 нь нам бус болох нэ. За хэдий улсын хурлын дарга намаасаа түтгэлсэн ч цаагаараа намынхаа төлөө ажиллаж төвч байр суурнаасаа ухрахыг үгүйсгэхгүй. Хэрв улсын хурлын дарга илтэд ийм үйлдэл гаргавал үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлагад татагдах боломжтойгч хууль санаачлагч Тэмүүжин гишүү хэлж байлаа. За ийм дарчилсан намын санаачилсан хууль батлагдах нь парламентын дархлааг хамгаалахад чухал гэдгийг тэр хэлж байсан юм. За харин улсын хурлын дарга Бямцагтын зүгээс томилогдсныхоо дараахан 5 намын төлөөлөлтөс бүрдсэн парламентын арчлалыг бэхжүүлж гишүүдийг алагчлахгүй гэж амлалаа. Өнөөдөр Монголын ард түмэн улсын их хурлын гишүүдээс өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа нь зөв ёсны хэрэгэ. Би төмнийхээ төлөө зүтгэн гэж төрдөө тангар хөргсөн аавын хүүхдүүдийг үзэл бодол, итгэл үнэмшил, мав эвслэр нь алагчилж үзэхгүй. Ард түмнийхээ итгэлийг дааж Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж хүлээсэн үүрэг үүрсэн ачаанда эзэн болж ажлаа хариуцлага сайн хийж байгаа төрийн түшээдээ түшин дэмжиж ажиллах болно. Улсын хурлын дарга Бямцагтыг хамгийн түрүүнд ардчилсан намын санаачилсан өөрийг нь нам бос болгох хуулийн төсөл хүлээж байна. За араас нь ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хүлээж байгаа. За уг нь энэ 7 хоногт улсын хурлын чуулганаар хилцэх тавтай байсан ч ерөнхийлөгчийн зүгээс шинэ улсын хурлын даргаыг томилогдтол түр атсан харуулсан. За улсын хурлын дарга Бямцагтын зүгээс засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа энэ хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж байсан. За өнөөдөр ч гэсэндээ тэрээр улсын хурлын даргын суудлаас үг хэлэхдээ гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг голлон ярьснараа ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хүч нэмж байгаа нь илт байлаа. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент энэ удаагийн буюу 9 дахь парламентын ангийн үед л анх удаага улс төрийн үйл ойлголцол эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас гацаанд орж байгаа юм бишээ. Улсын хуралд 1992 оноос хойш
улс төрд үүссэн нөхцөл байдал, нам бүлэглэл хоорондын тэмцлийн улмаас үндсэн үйл ажиллагаанд гацаж чуулганыг бойкотлох эсвэл засгийн газрын танхимаас гарах тохиолдол олон удаа гарч байсан. За ялангуяа 1996-аас 2000-ад оны бүрэн эрхийн хугацаанд засгийн газрыг огцруулах сонгуулийн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор олон тооны гацаа улс төрийн хямрал үүсч байсан байдаг. За улс төрийн нөхцлөөс үүдэн парламент гацаанд орж байсан томоохон тохиолдлуудыг Тэнгэр телевизийн мэдээний редакц нэрлэж байна. Түүхэндээ анх удаага засгийн эрхийг авсан Монголын ардчилсан холбоо эвслийн олонх болсон 1996-аас 2000 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд засгийн газрыг огцруулах үйл явц олон удаа давтагдж, инх сайхан элбэгдөрж наран цацралт нарын 3 ерөнхий сайдын нүрийг 4 жилийн хугацаанд үзэж байлаа. Тухайн үеийн үндсэн хуулиар ерөнхий сайдыг томилох асуудалд ерөнхийлөгч онцгой эрх мэдэлтэй байсан нь улс төрийг гацаанд оруулах гол шалтгаан болж ирсэн байдаг. Тодорхойлбол эрх баригч Монголын ардчилсан холбоо эвсэл Даваад Оржийн гам болдыг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнийг ерөнхийлөгч Нацгийн багванд 7 удаа буцааж улс төрийн хямрал үүсч байсан. Монголын ардчилсан холбоо эвслийн засгийн газрыг дотроос задлсан тухайн үеийн процессыг Монголын улс төрд Элсний 13 нэрээр тэмдэглэн үлдээсэн. Харин 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дараагийн ерөнхий сайдад нэр нь идэвхтэй яригдж байсан Санжаа сүрэнгийн зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг улс төрийн тэмцэлд төр дамжих хүчтэй нөлөөг үзүүлсэн юм а. 2006 он тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт нам буюу одоогийн Монгол Ардын нам ардчилсан намын толгойлсон их хэвслийн засгийн газраас гарч элбэгдөржийн танхимыг огцруулснаар дараагийн засгийн газар байгуулагдах хэлтсээрийн явц удаашарч улсын хурлын үйл ажиллагаа доголдож байсан байдаг. Улмаар Мегамбын инх болдын тэргүүлсэн үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед болж өнгөрсөн үйл явцыг эргэн харвал арднаас өмбөрлийн гончиг дөрж тэргүүтэй ардчилсан намын лидерүүдийн дотоод тэмцэл засгаа унгахад хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Үүнд ардчилсан намаас өрг тусгаарлаад байсан инх сайхан наран цацралт нарын үндэсний шин намж том тоглолт хийсэн байдаг. Дараагийн улс төрийн том хямрал 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай шууд хамаатай. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жигсаалт суглаа. 5 эргэн амиа алдсан эмгэнэлт явдлын дараа парламентын үйл ажиллагаа хэсэг хугацаанд гацсан. Улмаар улс төрийн хайчинд орсон Санжийн баяр нам нь олонх болсон ч ардчилсан намтай хамтарч стандарт бус засгийн газрыг байгуулж байлаа. Парламентод тохиолдсон дараагийн гацаа хямрал Монгол Ардын намын дотоод зөрчлөөс үүдэлтэй. 2017 онд Жаргал тулгын Эрдэнэбатын засгийн газрыг кабинетийн сайд нар өндөр үнийн дүн бүхий концессийн гэрээ авсан шалтгаанаар огцруулах давлгааг эхлүүлсэн. Мэргэжлийн гих тодтолтой Эрдэнэбатын засгийн газрыг дотроос нь хагалж огцруулах давлгааг эхлүүлсэн хүн нь тухайн үеийн шадар сайд Ухнагийн хөрөлсөх юм а. Улмаар Монгол Ардын намын 65-ын бүлэг 33-32-оор хуваагдаж парламент олонхын бүлэг харилцан бойкотын улмаас урт хугацаанд гацаанд орж байсан нь саяхан мэд санагдана. Энэ мэд улс төрийн гацаа, улсын гацаа төгжөө болж байсан түүхийн улмаас хуульд өөрчлөлт оруулах замаар засаж залруулах оролдлогуудыг хийж байсан ч амьдрал баян тул ямар нэгэн шалтгааны улмаас улс төрийн тоглолтууд үргэлжилсээр байна. Тэнгэрлэгээс олон арга мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За хавар цаг мал төлөвлөгтөд зэрэгцсэн малчид ноолуураас хамнаж эхэлдэг. Ингээд хамгийн ихэнд зүүн аймагуд ноолуурын үн ханшийг өнгөлдөг. Ойрын өдрүүдэд ноолуурын ханш Дорнод аймагт 203-аас 205 мянга, Хинтээ аймагт 195-аас 198 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байна.
Энэ жил засгийн газрын тогтоолын дагуу зүүн аймагуудад ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулсан. Угаар хэмжээнд үндэсний үйлдвэрлэгч 11 аж ахуйн нэгж оролцсноос үүний 6 нь малчид хоршоодоос нийтдээ 9.5 тэрбум ноолуурыг худалдаж авсан байна. Дуудлага худалдаан чэнжийн дамжлагыг бууруулж малчид хоршоодыг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй шууд байдлаар холбож байгаа чухал арга хэмжээ. Дорнод аймаг сүүлийн 5 өдөрт нэг аж ахуйн нэгж 250 мянгаар үнэлж ноолуур худалдан авч байгаа нь одоогийн байдлаар хамгийн өндөр ханшуулууд байна. Тус аймагт өнгөрсөн жил ноолуурын үн хамгийн ихтэй 165 мянгад хүрч байсан бол харин энэ жил 200 мянгаас буухгүй байна гэдгийг онцолж байна. За энэ жилийн тухайд бол за үйлдвэрүүд бол одоо 190-с 1 кг ноолуурын одоо суурь үнэл тогтож. За энэ дагуу бол дуудлага худалдаа зохион байгуулагдсан. Хамгийн одоо дээд тал нь 198 мянга хүрч. За хамгийн доод тал нь Хинтэн аймгийн ноолуур 193 хүрээд. Тэгээ ер нь бол дундаж нэг 193, 500, 500 гэдэг ийм одоо байдлаар худалдаа авалтууд явагдсан. Тухайн өдөр одоо яг 12.9 тонн ноолуурыг дуудлага худалдаанд оруулаад ингээд 9.5 тонн одоо ноолуурын хилцлийг биелүүлж ажилласан байна. Үр дагавар нь өөрөө яаж гарсан гэхээр зүүн аймагт ноолуур нь одоо үн 205 хүртэлтэй ханшинал хүрч чадсан байна. Дорнод аймгийн хувьд бол 2025 оны жилийн эцэст 692 мянган ямаа таалагдсан байдгийг тэгээд бидээс яг нэг яманаас 300 грамм гэдэг дунджлаа үзэх юм бол нэг 200 гаруй тонн ноолуур гарах юм боломжтой гэсэн судалгаа байна. За үндэсний үйлдвэрлэгч Янмал гэх компани бол 205 мянгаар авч байгаа ганцаараа. Ер нь нөгөө бусад аж ахуйн нэгжид маань 200 мянгаар л авч байгаа. Дорнодод бол 200 мянгаас доош ноолуур авч байгаа зүйл байхгүй. За цагаан албан хувьд бол яг Дорнод аймгийн хэмжээнд одоо ноос угаах үйлдвэртэй, самнах үеийн үйлдвэртэй ноос ноолуур тийм хүчин чадалтай энэ зээл авахд ингээд шалгуур хангахаар аж ахуйн нэгжүүд байхгүй байгаа. Цагаагаарын нөхцөл байдал байгалийн өрмөц тогтцоос үүдэн зүүн аймагуудад ноолуур эрт хөөрдөг онцлогтой. Харин бусад бүс нутгийн малчид 4-р сарын сүүлж 5-р сарын ихээр ямаагаа самнаж зах зээлд арилжах төлөв байдалтай байна. Мал төлөлт үргэлжилж байна. За энэ жил улсын хэмжээнд 22.4 сая мал хийлтэд байгаагаас одоогоор 18.8% нь төлөлжээ. Улс даяар 4 сая гаруй төл хүлээн авснаас 99%-тай божиж байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд 4.2 сая гаруй төл хүлээн авснаас 42,563 төл хорогдоод байна. Үүнээс хург олон ишиг хамгийн өндөр тоотоогоор буюу тус бүр 19 мянга гаруйгаар хорогджээ. Харин хэл хайсан малын тоо 28 мянгад хүрээд байна. Үүний дийлэнх хувийг ямаа эзэлж байгаа бөгөөд хэл хайсан ямааны тоо өдгөө 23 мянгаыг давжээ. Гэхдээ одоогоор улс даяар малын зүй бус хорогдол энгийн хэмжээнд байна гэж Хүнсгүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм. Дорнод аймагч нь 10 сарын 20-нд л эцэг малуудад тавиад 3 сарын 20-нд гээд мал төлөлт эхэлдэг байсан. Энэ жилийн үед бас цаг агаарынхаа онцлогоо шалтгаалаад малчд маань бас 11 сая гаргаад 11 сард хүүлээд эцэг малаа тавьсан, хэл төлгөө хийсэн. Тэгээ одоо 4 сар дөнгөж гараад одоо төл мал төлөлт одоо эхэлж л байна. Хойглол одоогоор өнөөдрийн байдлаар нэг 4000 гаруй зөв мал хойглолтой. Мал төлөлтийн явцын дүнг танилцуулбал баруун бүсэд хамгийн өндөр буюу 25.6%-тай, хангаан бүсэд 19.3%-тай, төвийн бүсэд 18.9%-тай, зүүн бүсэд хамгийн бага буюу 7.8%-тай үргэлжилж байна. За маргаашнаас эхлэн Улаанбаатар хот төдийгүй төв зүүн аймагуудын нутгаар цас орж цасан шуурга шуурах юм байна. Үргэлжлүүлэн говь, тал, хийрийн нутгаар хүчтэй салхи, шорон шуурга шуурхыг цагуур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тухайлбал Бямб гарагт Баян хонгор, Архангаа, Өөрхангаа, Өмнө говь, Дунд говь, Дорн говийн нутгаар салхи ширүүсч, шорон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа юм а. Маргааш буюу 4-р сарын 4-ний өдөр Төвийн аймагуудынхаа нутгаар цасан шуурга шуурхаар байна. Харин Гоён бүс нутгаараа хүчтэй салхи болон шорон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдгаар байна. 5-даа болохоор Төв болон Зүүн аймагуудынхаа нутгийн зарим газраар, 6-даа Зүүн аймагуудын нутгийнхаа зарим газраар, 7-даа Баруун аймагуудынхаа нутгийн баруун болон хойд хэсгээр, за 8-даа баруун болон Төвийн аймагуудынхаа нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурхаар байна.
долоонд ихэнх нутгаар буцаад дулаархаар байна. За Улаанбаатар хотын хувьд гэвэл маргааш бүр 4-ндөө засаар цасан шуурга шуурхаар байна. За тэгээд үнд талбарт 5-6-нд өдөртөө нэг хасах 2-оос нэмэх 1 градусын хооронд. За тэгээд 6-7-ны хойш шөнө хасах 11 градус хүрч хүүтрээ. За 7-нд буцаад нэмэх 12-3 градус хүрэхээр байна. Үзэгчдээ Тэнгэрлэгэн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За 2024 оноос хойш хүнсний бүтээгдэхүүний үн 20-50% өссөн. Гэтэл цэцэрлэг сургуулийн хүүхдэд нэг үдийн хоолны дүн нэмэгдээгүй 2500-аас 3000 төгрөг хэвээр байгаа юм а. За ийм ч учраас үдийн цайны төсөв нэмэгдээгүй байгаагаас болж хүүхдүүд сургууль цэцэрлэг дээрээ шимт хичээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа юм а. Ерөнхий боловсролын сурагчид өдөрт хоол хүнснээс авах шимт хичээлийнхээ 35%-ийг сургуулийн үдийн цайнаас авах ёстой. Гэтэл нэг хүүхдийн үдийн хоолны дүн 2500 төгрөг байна. Үхрийн махны үнэл гэхэд 35,000-д хүрсэн энэ цаг үед ийм бага дүнгээр хүүхдэд шимт хичээлтэй хоол хүнс өгнө гэдэг боломжгүй шахуу болсныг салбарын мэргэжилтэн хэлж байна. Түүнчлэн хүүхдүүд цэцэрлэг дээрээ өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг учраас өдөрт хоол хүнснээс авах шимт хичээлийнхээ 80%-ийг цэцэрлэг дээрээ авах хэрэгтэй гэж үздэг байна. Гэтэл нэг хүүхдэд ноогдох хоолны төлбөрийг 3000 гэж тооцсон бөгөөд үүнд нэмэлтээр эцэг эхээс 1000 төгрөгийг авч эхэлсэн. Гисэн хэдий ч цэцэрлэгийн хүүхдэд өдөрт 4 удаа шимтгийл сайтай хоол цай өгөхөд 4000 төгрөг хаанаач хүрэхгүй юм. Уг нь бол жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх хуулийн заалтайж хэрэгжихгүй байгаа ажээ. Бидний өнөөдрийн байгаа 2500 төгрөгийн үндсэндээ 60% нь буюу одоо 1300 төгрөг 1300-аас 1400 төгрөг нь зөвхөн махандаа явж байгаа. Зөвхөн махандаа явж байгаа. Тэгэхээр цаана байгаа 1100 төгрөг мөн 1100-аас 1200 төгрөг бид нөгөө хүнсний 5 бүлгийнтэй махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, үр тариа, сүүсүн бүтээгдэхүүн гэдэг ингээд 5 бүлгийн үнсийг бид яаж авах вэ те? Тэгэхээр эн чинь өөрөө тэнцвэргүй яг шимтгийллийн хэмжээг хангах хоол хийж өгч чадахгүй байна л гэсэн нэг том илэрхийлэл баггүй. Манай улсад бага ангийн сурагчдын 7.3% нь өсөлтийн хоцрогдолтой, 2.8% нь тураалтай, 22% нь тархалттай буюу шимт хичээлийн дутагдaltaй гэх судалгаа бий. Эндээс хүүхдүүд өдөрт хоол хүнснээс авах шимт хичээлээ хангалттай авч чадахгүй байгаа нь харагдаж байна. Хүүхэд өдөрт 6 бүлгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж шимт хичээл авах ёстой гэж үздэг. Гэтэл үдийн цай хөтөлбөрийн төсөв бага байгаагаас бага ангийн сурагчид авах ёстой шимт хичээлээ бүрэн авч чадахгүй байна. Энэ цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэгэлдэг. За цаагаараа нөгөө далд үсгэлэн дэрвэгдсэн бичил шимт хичээлийн бодис дутагдaltaй гэж үздэг байхгүй. За гэтэл бичил шимт хичээлийн дутагдaltaй байхгүй тул бид олон төрлийн одоо хүнсний ногоол гэхэд өнгөөрөө тий амин дэмий агуулмжаараа харилцан ялгаатай маш олон төрлийн хүнснүүд байгаа шүү дээ. Тэрийг бүгдийг одоо сөүлжилж тий маш олон төрлөөр хэрэгжилж явах нь өөрөө айгүй ашигтай гэж үзээд байна. Улсын хэмжээнд 717 ерөнхий боловсролын сургуулийн 349 мянган сурагчдын үдийн цай хөтөлбөрт 141 тэрбум төгрөгийг төсвөлсөн байна. Харин 1046 цэцэрлэгийн 231 мянган хүүхдийн хоолнд 122 тэрбумыг төсвөлжээ. Түүнчлэн 517 дотор байрны 34 мянган хүүхдийн хоолнд 60 тэрбумыг зарцуулахаар тооцсон гэлээ. Сурагчдын үдийн хоолны төсөв 2 жил огт нэмэгдээгүй учраас одоо 40-50% нэмэгдүүлж байж хүүхдүүдэд шимт хичээл сайтай хоол хүнс өгөх боломжтой байгаа холбогдох мэргэжилтнүүд хэллээ. PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр манай улсад орон нутгийн сурагчид нийслэлд сурч байгаа сурагчдаас 2.5 жилээр хичээлийн хоцрогдолтой байна гэж дүгнэгдсэн. За сурагчид хоцрогдолд орж байгаа шалтгаан нь хичээлийн агуулга болон багшийн ур чадвар, сургууль цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой гэж боловсрол судлаач үзэж байгаа юм а.
Сурагчдын хичээлийн хоцрогдлыг бүсээр нь авч үзвэл Баруун аймагт хамгийн өндөр буюу нийслэлийн сурагчдаас 2-4 дахин хоцрогдолтой байна. Баян үлгийн Увс, Ховд, Говь Алтай, Баян Онгор, Өвөр Хангай, Дунд Говь, Сүхбаатар зэрэг аймагуудад 10 хүүхэд тутмын 9 математик болон байгалийн ухааны хичээлийн суурь түвшинд хүрч чадахгүй байна гэж дүгнэгджээ. Харин Ар Хангай, Хөвсгөл, Завхан, Булган зэрэг аймагуудын 10 хүүхэд тутмын 7 мөн хичээлийн хоцрогдолтой байна гэх судалгааны дүн гарчээ. Олон улсын сурлагын амжилтын одоо үнэлгээгээр бол манай сурагчдын сурлагын амжилт одоо ингээд тий хот аймаг сум баг гэдэг ийм дарааллаар ялгаатай. Тий чанар нь одоо урдах тусмаа муудах тий чанар нь муу сул байгаа ийм одоо дүнгууд гарсан. Тэгээ ялангуяа багийн сургуулиудын чанар бол хамгийн муу гардаг. Сумын төвийн сургууль арай дээр гэхдээ л хамгийн муу гардаг. Тус судалгаанд орон нутагт сурагчдын бага ангийн суурь мэдлэг болон унших чадвар сул хөгжсөн байгаа нь хоцрогдол улам нэмэгдэхэд нөлөөлж байна гэж дүгнэгджээ. Үүний нэг шалтгаан нь суманд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой гэлээ. 5 наснда цэцэрлэгт хамрагдсан болон хамрагдаагүй хүүхдийн сурлагын амжилт 2 дахин зөрүүтэй байдаг байна. Гэтэл орон нутагт амьдарч буй бага насны хүүхдүүдийн ойролцоогоор 20% нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй нь сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтаас харагдаж байна. Нөгөөтэй бүр сурагчийн 3 дугаар ангиас нь өмнө хоцрогдлыг нь арилгавал үр дүнтэй гэж олон улсын боловсролын байгууллагууд үздэг. Гэтэл манай улсад орон нутгийн сурагчдын хоцрогдлыг арилгахын тулд зөвхөн ахлах ангийнханд зориулсан цахим хичээлийн програм нэвтрүүлсэн нь оновчтой шийдэл биш гэдгийг боловсрол судлаач хэллээ. Суман дээр байгаа сургуулиудад нэг даваа тал байна. Ийлж өг баг. Нэг л ээлжтэй сургуулиуд. Хүүхэд зөв. Тэгээд ихэнх нь нэг ээлжтэй сургуулиуд. Тийм бол энэ сургуулийн өдрийг уртасгах гэдэг арга хэмжээг одоо дэлхийн бус орнд амжилттай хэрэгжүүлээд үр дүн төрээд байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хичээл тарсныхан дараа өдийн хоолыг нөгөөд үргэлжлүүлээд хүүхдийг сургууль дээр байлгах гэсэн. Хатуу 4 цаг хүртэл ч юм уу те 5 цаг хүртэл байлгаад давтлага хоцрогдож байгаа хичээлээр нь давтлага өгөх. Тэгээ хоцрогдлыг нь арилгах арга хэмжээнүүд авах. Дээрнээс нь нөгөө урлаг спортын арга хэмжээнүүдэд бас хамрагдах. Дандаа хичээл хийлгээ бүтэн өдөр хичээл хийлгээрж бонцны хүүхдэд хэцэн шүү. Орон нутагт сурагчдын хичээлийн хоцрогдол өндөр байгаа нь боловсролын хяналт болон төсөв хангалтгүй байгаатай холбоотой гэлээ. Тухайлбал судалгаанд хамрагдсан 80 гаруй орноос боловсролын салбарт зарцуулдаг төсвөөрөө сүүлээсээ 3-т манай улс жагсжээ. Уудуурхаан баялгаа ашиглуулсан орон нутаг өр өгөөжөө хүртэж чадахгүй байна. Учир нь орон нутгууд орлого олохын хэрээр улсын төсөвт илүү төвлөрүүлнэ, багуулгын чинээгээр улсаас татаас авдаг учраас уудуурхаан баялгаа ашиглуулсан аймаг сумдууд өгдөг чигээ өгөөж авч чадахгүй байгааг орон нутгийн төлөөллүүд хэлж байгаа юм а. Тиймээс орон нутгуудад төсвөө бүрдүүлэх, захиран зарцуулахын эрхийг нь тодорхой хэмжээнд нээж өгөх хэрэгтэй гэлээ. За тухайлбал Дорноговь аймгийн Далан жаргалан сум, Нүүрс, Жонш, Төмрийн өдөр гээд барилгын материалын харвин их нөөцтэй. За энэ нөөцөө ашиглуулсаар байгаач Далан жаргалан сум гялааж гялтайсан зүйл алга. За учир нь тэд байгалийн нөөцөө ашиглуулсныхаа үр өгөөжөөс хүртэж чадахгүй байгаа юм а. За 5 жилийн өмнө Далан жаргалан сум аймгийн төсөвт 200 сая төгрөгийг төвлөрүүлж байсан. Харин 2025 онд 10 тэрбумыг давсан байна. Өөрөөр хэлэх юм бол татвар шимтгэлээс олсон 10 тэрбум төгрөгийг Дорноговь аймгийнхаа төсөвт төвлөрүүлсэн ч эргээд 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас авчээ. За гэтэл төсөв санхүүгийн гашигдлаас болоод сургууль цэцэрлэг гээд нийгмийн хүртээмжтэй дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй байна гэлээ. Томын эмнэлэгт одоо унаа машины асуудал байж байгаа шишээтэй. За хүн ам өсөж байгаагийн хэрээр бол сурагчдын тоо нэмэгдэж байна. Тийм учраас одоо улсын төсөв дээр одоо 2 жил дараалан одоо тавигдаад баригдаж чадахгүй байгаа энэ сургуулийн 320 хүүхдийн сургуулийн барилгын асуудал байж байна. Олон ажлууд бол хүлээгдэж байна. Энэ бүхэн бол энэ төсөв одоо мөнгөтэй холбоотой. За төсвийг төвлөрүүлж байгаа, орлогыг одоо нэмэгдүүлж байгаа сумд бол
үр өгөөж хангалтгүй байна л гэж үздэг. Сүхбаатар аймаг бол уулуурхайн баялагын нөөцөөр өвгөн говийн хараас яваа аймаг. За одоо ажиллаж байгаа үйлдвэр нь жилдээ 17-аас 18 тэрбум төгрөгийн татрыг төлдөг байна. За дахиад энэ жилээс цайрт минералын баяжуулах 3 ч үйлдвэрийг ашиглаад оруулахаар төлөвлөсөн нь за энэ хэмжээгээр аймгийн орлого нэмэгдэх хүчтэй. Гэтэл энэ нэмэлт орлогоос аймаг сумдад үлдэх үр өгөөж байхгүй гэлээ. Бүх хөрөнгө санхүү юмнууд чинь одоо төрийн сан дөрөв төвлөрөөд үндсэндээ сангийн яам дээр төвлөрөөд буцаагаад сангийн яамнаас аймаг орон нутгууд руугаа хуваарлагдаж ингэж явдаг байхгүй. Жишээ нь одоо аймаг болгоны тоо өөр. Жишээ нь Сүхбаатар аймаг нэг одоо 30 тэрбум бусд аймаг нь хэдэн тэрбум ч гэдэг ийм одоо санхүүжилттэй явна гэж байгаа бол тэр нэмэлт орсон олоод ирж байгаа санхүүжилтийг бид нар нэмэгдүүлэхгүй байгаа сангийн яам. Тэр 40 тэрбумын л одоо өгдгөөр нь өгчхөөд бусад одоо бидний нэмэлт ороод ирсэн орлогыг суутгаад ингээд аваад үлдчихэнгүүт бидний хувьд бол ялгаагүй болчиход байгаа байхгүй. Нэмэлт орлого олох уу, олохгүй нөгөө л одоо байдаг л 40 тэрбумтойгоо. Улуурхайн орлогоос дахин хуваарлагддаг сан бол орон нутгийн хөгжлийн сан. За 2021 оноос эхлэн амнаатын хүйсвэрээс орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн сан руу оногдох хувь хэмжээг нэмэгдүүлсэн байдаг. За энэ сангийн орлогоос бүх аймаг нийслэлд дахин орлого хуваарлагддаг. Ингэхдээ тухайн орон нутгийн хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээ эдийн засгийн чадварыг харгалздаг. Харин улуурхайн орлого олж байгаа аймагуудад нүхэн сэргэлт болон улуурхаагаас гарах сөрөг үр дүн бууруулахад зориулж нэмэгдэлтээр хөрөнгө хуваарлдаг. Гэхдээ энэ сангаас орон нутагт ирж байгаа санхүүжилт хангалтгүй байгааг Дорногов аймгийн Таланцадаа сумын жишээнээс харж байна. За тиймээс ашигт материалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутагт үлдэх амнаатын хувийг 10-аас 15 болгон нэмэгдүүлж байгалийн баялагаас үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр яригдж байгаа юм. За харин энэ хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх төвтэй байгаа юм. Өглөөний галт тэрэг нэртэй Өрмөц кофе шоп 1970, 80, 90-ад оны ур амьсгалыг бүрдүүлсэн тогтчлт ховор цуглуулгаар үйлчлүүлэгчдийг өнгөрсөн цаг хугацаагаар аялуулж байна. За хуучны эд зүйлсийг сонирхон цуглуулдаг залуу хосууд энэ сонирхлоо бизнес болгон хөгжүүлж залуус хүүхэд багчууд ахмадуудад дурсамжаа сэргээх орчинг бүрдүүлжээ. Үзэгчдээ Тэнгэр телевизийн сурвалжлах баг 7.10 мэдээллийн хөтөлбөрөөр та бүхнийг дурсамжаар аялуулж байна. За би яг одоо 1980 онд ирсэн байна. За энэ бол өглөөний галт тэрэг кофе шоп. За энэ кофе шоп Төмөр замд байрладаг. 2023 оноос хойш богд арах хороололт болон Төмөр замд ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр энэ кофе шопоор үйлчлүүлснээр та өөрийнхөө дурсамж болон залуу нас, хүүхэд насаар зөвхөн одоо бодол сэтгэл дотроо аялах биш, яг боддоор одоо хурж үзээд, үнэрлэж үзээд ингээд жинхэнэ бодит мэдрэмжийг авах ёстой. Тэгэхээр өглөөний галт тэрэг энэхүү Өрмөц кофе шопын үүсгэн байгуулагч, санаачлагч нартай та бүхнийг уулзъя. Санаагаа бол яг эхнэр битээр чинь кофенд их дуртай улсууд кофе энд тэнд их очиж ууж өөртөө хийж уудаг байсан. Тэгээ өөрсдийн гэсэн нэг гоё кофе шоптой бол ер нь яасан юм бэ гэт. Тэгэл Төмөр замдаа байна. Төмөр замдаа нэг юм чинь өглөөний галтрэг гэд. Өглөөний галтрэг их гоё байдаг. Өглөө эрт явдаг галтрэг гэдэг утгаар нь галтрагны тогтчлолттойгоор 23 онд нээжсэн. Тэгээ нэг хэсэг ажиллаж агаад завсарлаад явуулын чиглэлээр кэтеринг маягтай машинтай явдаг болж нөгөө хүмүүсийн захиалгаар очдог байж агаад тэгээ буцаад өнгөрөх 25 оны 11 сард энэ салбарыг дурсамж өгүүлсэн галтрыг одоо дурсамжаар аялуулдаг маягийн тийм юу бодож энэ салбарыг нээсэн. Энэ түрээсийн газар тэгэхээр бидэд бол яг 100% ашигын төлөө бол энийг хийгээгүй. Тэгтээ мэдээж ажил хийж байгаа юм чинь те бас мөнгө олох хэрэгтэй. Тэгтээ эн чинь хүмүүс сайхан сэтгэл үлдээж ийн гэдэг чинь явцсан нөгөө одоо алсын хараан те хүмүүс үйлчлүүлнэ гэсэн тийм өөдрөг сэтгэлээр л хийж байгаа байхгүй юу? Залуу хосууд жижиг кофе шопоо бизнес мөнгө олох гэж харахаасаа илүү бүтэн цагийн ажлынхаа хажуугаар хийдэг сонирхол хоббигоо болгосон гэдгээ онцолж байсан юм а. Тэдний хувьд үйлчлүүлэгчид орж ирээд тавилах жижиг хэсэг бүт төвлөрч дурсамжаа сэргээн анх тусдаа гарч айл гэр болсон бүр аав ээж болсон үеэ дурсан ярьж байгаагаас нь хамгийн их урам халуун дулаан мэдрэмжийг авдаг байна. Энх хоёрын гэр бүлийн хувьд дурсамжаар аялуулдаг галт тэрэг нэртэй жижиг кофе шопоо илүү өргөжүүлж нэг дор олон хүнд үйлчлэх зорилго тавин ажиллаж байна.
Тэнгэр телевиз 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамт ээж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.